Эрдэмтэн зохиолч Содномын цэдэн дорж дуусаагүй хайр өгүүллэг. Дулсан хүүхэн хот явсан нөхрөө хүлээсээр зун намрыг барав. Үнэ малаа саах, идэ цагаагаан базаах. Хүүгэн харах гээд гэр орны ажил өдөр өдөртөө ундарна. Хадлангийн цаг болоход хүүгэн ээжтэй орхиод өдөр өдрөөр явж зүтгэсээр цаана гарч сэтгэл намарчээ. Ажилсаг, аливаад эв дүүгээс гадна эр хүн шиг чадал тэнхээтэй тулдаал тал талынхаа ажлыг амжуулж гэр орноо хинээс ч дутгааргүй авч яваа нэн. Хот орон явах хүн ховор болохоор нөхрийнхөө сургийг гаргаж чадалгүй өдий хүржээ. Гэтэл анхны цас ороод хайлсны дараах нь нөхөр нь ирдэг юм байна. Ирэх эрэхтээ бүр шин ихнэр дагуулад буужээ. Түүний нөхрийг донд их ба нутаг усандаа хүндтэй ямбтай айлын баг хөө. Эцэг их нь бурхан болоод хэдэн жил болж байгаа. Дондын ахих тэднийхтэй хараа бараандаа суудаг айл бий. Донд хавраар хот руу тууж явсан хэдэн шахмал шараан борлуулад авдар ханцнаас анхуулаад зөндөө юмтай ирсэн бололтой. 3 морин тэрэг ачаанд юм л байгаа нь дамжиггүй. Хараатай арын замаар наашлах хөсөг тэргийг хараад дулсан цай хоол бэлдэж байтал ноход боргон гүйснэн чимээгүй болж төдөлгүй хөсөг дөхөөд ирлээ. Дулсан хүү 2 гарч хөсөг тосов. Нөхөр нь бууж мэдлэхэд гэрвчсэн хүү ихийнхэн араар орж хормойд зүгдэнэ. Дулсан мэд сайнаа хэлэх зуур дондын цаанаас ганган шаавай байрын залуу ихнэр тэрэгнээс бууж байна. Хэн байдаг вүлээ? Гээд та чадсангүй. Донд алив миний хүү аавдаан өнсөл. Гэхэд хүү уйлгнан цааш зүтгэн. Энэ далдан явдаг дондын царай баргаар уулзаж учирч буй баярын тэмдэг алга байгаа нь гайхалтай. Дулсангийн хувьд хүлээн хүсэж байсан баяр дуулцалтын тухай төсөөлөл нь салхинд хийсэх мэт замхрав. Эрсэн тоссон бүгд гэрт орцгойход дулсан цай хоолоон барив. Аяхта цайнаас хэд очсноо донд би сайн явж ирлээ. Малаач гайгүй үн хүргэж өгсөн. Харин цэх шулуун хэлэхэд шин ахнар аваад ирлээ. Танилцсан. Нэрийг нь Янжим гэдэг гэж хэлв. Донд дулсангийн өдрөө их ширтэн байж үүнийг хэлэхдээ эвгүүцсэн үү? Эргээд өөрт нь тусах буултаас зайлсхийх гэсэндээ юу? 100 ярддаг өнгөөр архирах шиг болов. Дулсангийн хамаг бие салхин сулрах шиг болж нүдийг нь гомдлын манан бүрхээд авлаа. Хөө айсуу аюулыг мэдэрсэн шиг ээжтэй чимээгүйхэн наалдан байснаа зөөлөн бүхэд дийлдлээ. Ийхүү ив хавгүй ихц тулгаралт анир чимээгүйт ч цааш үргэлжилсээр хэн хүнгүй дордорынхон бодлын дарамтанд шаналж шантарч байлаа. Намгүн байдлыг эвдэн дулсан. За би илүү хүн болж байгаагаа ойлголоо. Хотояа гэхүү. Зунжин намарчин хил чимээгүй байсны чинь учир олдчихл байна. Ямар ч л байсан бурхан шүтэнийхэн тахлыг таслаагүй гэр орноо эзгүүрүүлээгүй. Гэрт гадаах ажлаа амжуулаад айл шиг л овоож байна. Ийм дээрээ тулсан болохоор төрхөмдөө буцах минь гарч цаагүй. Нэг гэрт нэг ирийг 2 ихнэр боривдоод суултаа биш. Шинэ ихнэрт чинь хэлэх юм алга. Түүний буруу юу байх вэ? Чи намайг ёсолж авсан нөхөр минь болохоор төрхөмд минь ёс төртэй хүргэж өгнө гэдгийг бодож бэлд. Амьдрал энэ өдрөө дуусах биш. Зам болон заяасан хувь тавилан ийм л юм байгаа биз? Би явна. Хүүгээ чавна. Ямар дундуур нь хуваалтай биш. Орой боллоо. Одоо онцгой. Гэхдээ сар улирлаар нь хүлээж царцсан биеийн сатааруулах гэж эр нөхөр чамайг өнөөдөр би үртэлж унтна. Шинэ ихнэр чи нэг шөнө ганцаар унтаж уйдаж үз гэж хэлээд ор дээр эмхлэх ажилдаа оров. Баран орон дээр Янжимд ор бэлдээд 100 орон дээр хүүгэн унтуулж хоймортон гудас дэлгэн нөхөртэйгөө сүүлчийн удаа унтах ор зохиолоо. Энэ хооронд дулсангийн босон сон ор ширээ бэлтгэхээс өөр чимээ анир үгүй. Донд Янжим 2 дингийн бүдэг гэрэлд харцаараа хэрэлдэх хүүрнхийн завсраар тохилцсон. Донд 2 ихнэрийн зүг ээлжлэн харахын зэрэгтэй дулсангийн хачин зоримог байгаад гайхсхийж байлаа. Уг нь бол баахан уйлаа майлаа хэрүүл урал төсөөлөгдөд байсан аж. Донд битгий донгос гэдэл дулсан ширүүлвэл эмэгчин аратан шиг яаж ч мэдэн шүү гайхалчин. Эрийн мууд тооцогдоогүй ч энэ шандаслаг өндөр хүүхнийг айгуул би дийлэхгүй л дээ. Яах вэ? Хүсэд байвал нь өөртөлж унтнаа. Ямар хар хажиг амтантай унтах гэж байгаа биш.
Хэдэн жил дээр нийлүүлж эвийтэй байж элэг зүрхээ дэвтээсэн хань минь гэж бодох зуурaan өөрийнхөө бодолд уйс хайтай болж ирлээ. Тэгээд заримг янзтай босч гадаа гарч орж ирэхдээ шууд хоймортсон орны төш очиж хувцаанд тайлж эхлэв. Шархийн шажигнах дингийн гэрэл нэг их тодорсноо хэвэндэн орлоо. Янж минь хооронд дотор нь бараанцсан амтан хачин янзгүй харцыг донид тийш шидлээд бие хөнгөлөхөөр гарлаа. Дулсан тэр сэмхийгээр нөхрийнхөө мингэрт наалдаад хид сугсарч нулимс унагаснаа биеэн татаж ав. Өөр өөрийн бодлын далайд умбсан тэрхэд дулсангийн тулгалтаар унтар хэвтрэн бараадаж хэвццгээлээ. Дулсан дингийн галыг бөхөөхөд намар оройн шөнийн харанхуй гэрийн доторхыг бүрхэн авлаа. Нөхрийнх нь өнөр харанхуйд тэмтрэгдэх нүүр, нүд, бие хаан динд танил бөгөөд жаргалтай цагийнх шиг нь хачин дотн санагдахад дулсанга тийм гэхийн тэмдэггүй хүслийн манан бүрхээд авах шиг болов. Зөөлөрч дэвцсэн сэтгэлэн сэвэлзүүлэн эхнэрийнхэн чихний яраар үнэрлэхтэн дандын биеийн хүлээс налдуурч нэгэн бэрх замыг туулсан хүн шиг амьсгаан давхцаж өөрийн ирэхгүй халуун биерүүгэн түүнийг татан тэвэрлээ. Баруун орон дээр хэвтэж буй янжим хоолой засах нь унтааг уншинж. Данд дулсан хоёр эремийн ёсоор шөнийг өнгөрөөж үүр хаярахын үед өчиг явдлаа зогсоолоо. Дулсан эхнэр хүнийхэн өглөөний ажлыг хийдгээрэн хийж гүйцээв. Гал дээр драглах цайг дулсан уудалж талах зөөхөө өчигдрийн чансан хон нэмах хотоос ирсэн чихэр бурмыг ширээн дээр өрж бүгд цайлахаар суулаа. Янжим хэдийгээр авиа чимээгүй байвч дотроо бол зэвүү дургу хоёр нь зэрэг хүрсэн шинжтэй. Тэрээр таарах юм болохыг мэдэж байсан боловч арайч ийм дээрэн тулж данд хуучин эхнэртэйгэн шүнжин янаглах тухай бол зүүдэлсэнгүй явжээ. Дулсан түүний байдлыг мэдэж байвч үл тоогчийн дүр үзүүлэн суухтаан өөртөө дэндүү итгэлтэй, бардам, тайван байгаагаа бас гайхаж байв. Хүү ээжигийн бараадах бөгөөд гэр тоторох төгшүүрийг аль нэг мэдэрхүүгээрээ мэдсэн янзтай царайчлангуй байдлаар хүн хүнийг ээлжлэн харна. За донд минь чи ясалж авсан ихнэрээ хүүгэн дагуулаад төрхөнд нь буцаах гэж байгаа хүн. Бүрэн бүтэн байсан энэ айл тарж бутран хуваагдах дээрэн очиод байна. Ёс төр гэж байдаг хойно ар хоочоо бодож маниган хүргэх өдөр цагийн тухай мэддэг хүн зоноос лавлж тодруулах нь зөв бах. Чиний гал голомт гэр орон хоошод гай барцдаггүй байгаасай л гэсэндээ би үүнийг хэлж байна. Лусан гайгаас асуувал дээрв гэж дулсан хэлв. Хаашаач зайлшгүй энэ зоримог үгэнд донд ховсдуулсан юм шиг болж явхаар зэхлээ. 100 жаргалантыг зорин явж байхдаа би буруу ч юм хийж явна уу? Миний эхнэрч сайхан л бол сайхан, ухаантай бол ухаантай л хүүхэн. Миний тавтар твшээргүй хэл байхгүй юу? Нүдэрээ нэмсгэлсэн энэ янжимд уургалуулаагүй бол ийм юм болохгүй л байсан да. Хотод 5-ын халуун усны хавьд айс сураглаж яваад л таарснаас хойш би л донтож эргүүлсээр түүнээс салхаа байж 100 намарыг өнгөрөөж шүү дээ. Эцэст нь эхнэрээ болголоо гэд авчирч байгаа минь энэ. Замзуур эхнэр хүүхдтэйгээ түүнд хэлж бөөл юм болоод Бендровоны тэндээс тэрээр явган буцаад гүөхтэрээ тулсан шүү. За бид хоёр бие биендээ дэндүү хайртайгоос хойш ямар ч саад аюулыг давах юм шүү гэж өөрийгөө болоод янжимыг зоригжуулсаар балжийн захад ирж хонсон. Гэр ойртох тусам төгшүүр нэмэгдээд байдаг. Бидний явдал эдрээтэй миний гин буруу ойлгомжтой тул дулсангийн яаж ч аягилсан тэсч үлдэх хэрэгтэй. Янжим чамд буруу гэх юм үнэндээ байхгүй учраас дуугүй. Болж игэл тайван байхыг хичээгээрэй. Аяаран л байцгаая. Тэгэхэд учир нь олдноо гэж гуйж ятгсаар ирсэн нь энэ. Халуун юмыг шууд шүргэл дээр байдаг шиг шинэ эхнэр авснаа хэлсэн минь дээр болсон. Харин урд шин эхнэрээ өөртөлж хонохдоо бодлоосон буцах дээрээ хүрдэг байна. Шүн жаахан урт байсан болж мэдэхгүй. Яах л байсан бол тоо гэж данд бодож явлаа. Лусан гойнд цайд сууж нэг хэсэгтээ холоорын сонин бие биедээ дуулгаж нилээд сууцгаав. Данд зүрх гарган ирсэн учраас хэллээ. Лусан гой түүний эхнэр гинэн гэж уулгамч эмгэн хоёр зэрэг хачирхацгаана. Нэгэнт ийм болсон хойно шийдтэл байхгүй бол болохгүй. Та минь өдөр судрах харж өгдөө. Би тэднийгээ ёс төртэй төрхөмд нь хүргэнэ. Хэдийгээр буруу зүрүү явдал болж байгаа ч гэсэн ямар ч үед хэн хэний маань нэр төргөж юм байна да гэж данд учирлав.
Лувсангай судар гаргаж эргүүлж нөгөөдөр л гайгүй өдөр байна. Морин цагаас өмнө хөдлөхийг боддоо гэлээ. Донд нэг их ачаанаас чөлөөлөгдсөн юм шиг овоо сэргсэн амтан гэртээ ирлээ. Энэ хооронд дулсан яриа өдөж, Янжимаас хот орны сонин асууж хөөрөлцөөр овоо ивэ олж яриа нь амар шиг болов. За чи бид ялгаагүй бүсгүй хүмүүс. Бодвол чи миний нөхрийн царай эзүс. Аяга шинд татагдаад энэ холыг зорж ихнэр нь болж яваа биз дээ. Гэтэл чиний төсөөлснөөс зарим юм тис ондоо байгаа. Би үүрээ хамгаалах эмэгчин арслан шиг архираад дайраад байвал та хоёр яаж чадахгүй. Би нэг их нэгний дор ороод байдаг ч хүн биш. Энэ хавьдаа нэртэй төртэй айлын ах. Намайг гинт гууж авчирсан болохоос би өөрөө дуртайдаагүйгээд ирээгүй юм. Би энэ хооронд бусдын жишгээр гайгүй амьдарч байлаа. Мал манч уссан, гэр орон үр хүүхэд бүгд л болж байлаа. Миний нөхрийг уруу татах эм сүхнүүд мундахгүй олон гэдгийг би мэддэг байсан. Заримдаа энэ талаар бидний хооронд ан цав гарч л байсан. Эцэгхийн сургаалыг бодож өөрийнхөө бодол санааг залсаар энэ өдрийг хүрлээ. Үр дүн нь чиний нүдэн дээр байна. Хожим хоочтой дондийг зөвл залахгүй бол чиний араас замлан шүүд. Нэгэнт цуурсан энэ амьдралд цэг тавих минь. Заяа минь лим юм байгаа биз. Ер нь учиргүй гуйнах гутах юм алга. Миний анхыг лөмбийн хэрэг гэдэгт татаад хэдэн жил болж байна. Бэргэн минь амьдын хагцал дунсан ч амьдралын хатууг сүрэн тэмцээр явна. Амьд байхад учир би нэг өөрөө тийм бардам зантай. Барагтай тал бол уруудаараа явахыг үздэггүй хүн гэж дулсан яриагаан өндөрлөв. Донд ирж асууж сонссноо хэлж нөгөөдрийн тов дээр тогтцгаав. За донд минь би танад ирэхдээ ямар энчтэй ирлээ. Тэр минь өсөж үржээ биз. Хүү гэдэг хүн бас ховтой байх ёстой. Чи үүнийг бодож эр хүн шиг бидний өмчийг тасалж бэлд. Би өмд утлаан эмхлээ. Тэгээд морин цагаас өмнө ёс төртөө хөдлөе. Өндөр шаргаан хотоог тэргэндээ хөллөж хонх жигнүүлсээр бид хоёрыг хүнд ямтайгаар чи хөргөж өгнө. Ахийнхаа хүүг дуудаж мал туулгаарэ гэж дулсан хэлв. Энэ бүгд зөв тул дондд ондоосоноо оноо буусангүй. Хулазрагтай адуугаан та хоёртой өгнө байгаа гэж дондийг хэлэхэд дулсанд бас ч гэж ухаантай шүү гих бодол зурсхийн орж ирлээ. Явах бэлтгэл гисээр байтал болзоот цаг тулаад ирлээ. Донд өндөр шаргаан барьж бүхэхтэй ходоог тэргэндээ хөллөөд ачаа барааг эмхлэв. Дондын ахынхүү ялгаж тасалсан 50 гаруй хонь 20 шахам өхрийг тун хөдлөлөө. Дондын бэргэн гэж уйлгэнсэн шар ихнэр сүү өргөнгөн ханцуугаараа нүүрээр шударна. Харин ах нь болж буй явдалд бас нэг балмагдсан хүн урдуулын сэрвэнгээс хараа салахгүй эрээн нүд оргин ийш тийш ширтэнэ. Тэргэндээ суцгаахад донд боожоос ихсрэн чүү гэж мориндон хөдлөхийг сануулав. Мор тэрэг зүүн тишээн хөдлөлөө. Хүүн болохоор дуртай баяртай байгаа бололтой инээмсэглэл тодруулан сууна. Эмээдээ очноо гэд бодчихсан байгаа. Аргагүй шүү дээ хөөрхий. Дулсан 5-6 жил суусан гэр орноо сайн тогтоож авах гэсэн шиг бүхээгний арын онгорхоогоор ар тишээн харж өөрийн ирэхгүй гараад ирсэн нэлэмсэн алчуурынхаа үзүүрээр арчина. Хідэн нохоо нь хилээ унжуулан гүйлдэж тэрэг бараадна. Донд хэд зандарахад ноход нэг нэгээр нь сугарч хоцорсоор үлдв. Айлын герт айгуурхан эвгүүрхэн үлдсэн Янжим аяг тавг эмхлэн хөндөр сэтгэлэн сатааруулна. Тэгснээ дулсан хүү хоёрыг ч юм уу эсвэл өөрийгөө өрөвдсөндөө учир ухаангүй уйлдсан хурч нөлмөс тослуулж гарлаа. Түүний хажуугаар аав ээжт нь хачин сайхан юм ярьж уяраагаад гэр орноос нь авч гарсан дондот өшөрхөл төрөх шиг болоход эрээ цээргүй ихэр татан уйлсаар дотор нь жаахан тэлрэв. Донд минь бидний амьдрал бүтсэнгүй. Миний хувьд гомдолтой байгаа боловч өөр зам харагдахгүй байна. Би бие түшин нэг айл болж өр хүүхэд төрүүлж сайн муугаан хуваалцаж эжилтэн дасных хоошид хуйлаа минь төстэй явцгаая да. Чамаас нэгж шаардах олон юм алга. Хүүчин нүс нь 90 цент хүрнэ. Хувь тавилан ямраар эргээч билээ. Хүүгийн харж чадвал сайнны зүг залахад нөлөөтэй л байгаарай да. Харин ойр холын явдлаан бодоход чи нутаг сэлгэж нэг хэсэгтээ хол байсан чинь дээр бидтэй. Хин хинт маань л амар гэж дулсан хэллээ. За, дулсан минь би алдаагаа ойлгож байгаа. Буруутайгаа ч хүлээн. Хэлж ярьж байгааг чинь ч ойлгож байна. Чи минь ухаантай юм. Хожимдсан ч гэсэн өөрийн тэнгээ ухаарлаа
гэж донд хэлв. Хөдөлд авахад тэртээ зүүнтэй галттай голын бургас зүүн биеэр нь намарчж байгаа айлгуудын бараа харагдаж эхэллээ. Дулсан төрсөн гэрийнхэн барааг хараад зүрх нь өөхөх шиг ээжийнхээ царайг яаж харж юу гэж хэлэндээ гэхээс айдас давтах шиг болж хямарч эхэллээ. Илүү дутуу үггүй, цэх чанга, шудраг эрхэмсэг зантай хадам ээжээсээ донд үнэхээр бэргэж байлаа. Дулсантай сайн муу ямар ч байсан хэцүү ямаа шийдэж нэг даваагаа давсан ч хадмын даваа гэдэг тун амаргүй болохыг донд мэдлгүй л яах вэ? Хөгшний цоргисон хатуу харцнаас булдах, хэлэг үгэнд нь савчигдах гэдэг хүчээр хүнд гискэлт гэдэг нь ойлгомжтой. Дулсангийн аав нь гэж сүрхий сайн хүн байснаа таалал төгсөөд хэдэн жил болж байна. Ааваас нь хойш Дулсангийн ээж энэ жижигхэн хөгшин үр хүүхдээ зөв залж айлын голомтыг нэр сүртэй сахиж явна. Буруу зөрүүд бол хямбгаагаас ч эмээдэггүй. Хөгшнөөс хүмүүс ер нь бол бэргэнэ. Дондын хувьд буруугийнхан шүүлтэн дуннаа гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ түүнд буцах зам бол одоо байхгүй. Морь тэрэг галттай голыг гаталж зүүн эрэг дээр гарахад гармаас холгүй самдныхан гих хот айл нүдэн дээр тулаад ирлээ. Төгшүүрт автсан эздээ мэдрэгчиг өндөр шарган явдалч хойрох шиг. Хот айлаас өвчүү цагаан том хорныхаа тэргүүт нь тосон айсвэ. Тэд олмоор гол гарсан хүн нөхөр зүүн биеэр уруудан дөхөж явах үед дулсан буухаар болж тэрэг зогсов. Дулсангийн хоёр нүдийг нулимс бүрхэж хөл нь говьгнана. Энэ хавьд дондын ихнэр болохоор явж байхдаа гэртээ хоргодож учиргүй уйлмаар болж байснаа дулсан нэхэн санав. Тэр торгон ашинт шийдвэрээ өөрчилж гэрлүүгэн буцаад давхсан бол өнөөдрийн энэ гашуун хувь тохиохгүй байх байж тээ гэж бодоод авлаа. Одоо яалтай билээ? Заяа төргийн байсан нь дэндүү харамсалтай. Дондийнхоос гараад явахдаа зориг алдаагүй. Дулсан төрсөн гэртээ буцаагдмал ихнэр болж орох үнэхээр л зүрх алдам санагдаж байлаа. Энэ хооронд морин тэрэг ирэх газартаа хурж ирсэн хүмүүст буухаас өөрцөн байсангүй. Дулсан донд нарын айж төгссөн бүхэн болдгоорон болж орой нар уулын толгойд очихын үед морин тэрэг баруунаа зүглэн гэлдрэв. Донд зорсондоо хүрсэн мэт боловч баяр төрөхгүй. Уутай чим шиг. Хамаг яман хоггүй алдчихсан чим шиг. Мэнэрсэн амтан өндөр шаргын эрхэнд замын зураа даган жаргах нарны зүг гэлдэрсээр. Жаргах нарны туяанд бараан харагдах дондийнхоо дурыг дулсан алдалгүй харсаар далд орохт нэг их хоосон оргих шиг болж бочоров. Бид угна биедээ хайртай л байгаа юм байна да гэсэн явуургүй атлан амттайхан бодол зурсхийг авшинд. Ээжээ гэсээр хүүн гүйжирлээ. Хүүгийнхэн данхар толгойг үнэрлэн за миний хүү гэртээ орё гэд хөтлөн алхав. Орой нар баруун уулын цаагуур шингэж байлаа.